Маршалчийн улсын үндэсний 120 жилийн ойд зэрүүлж, улсын хурлын гишүүн Болорчууд ууны санаачлагаар Дорнод аймгийн шатрын холбооноос жоо болсон 120 аймгийн аврах шалгаруулах шатрын тэмцээнийг энэ оны 2 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан билээ. Жоо болсон 120 тэмцээний хүүхдийн төрөлд эхний 3 байр эзэлсэн шилдэг 36 сурагч, саяхан олон улсын хүүхдийн найрамдал цусанд амраад ирсэн бол ахлах насны төрөлд тэргүүн байр эзэлсэн 2 сурагч Оросын улбаны улсын Москва хотоор аялж шатрын активд зочлох ирэхээр шагнагдсан юм. Тэгвэл өнөө өглөө шилдэг сурагчид болох Хэрлэн сумын улсын тэргүүний 5 дугаар сургуулийн төгсөгч Ария Бадрал, 8 дугаар сургуулийн төгсөгч Хандмаа нар Чингис хаан олон улсын нисэх буудлаас аян замдаа гарлаа. Ирээдүйд нутгийнхаа нэрийг дурсах шилдэг 2 шатрчин маань мэдлэг оюуныхаа хүчээр хилийн дээс алхаж дэлхийд алдартай Москвагийн шатрын активээр зочлох гэж байгаадаа тунж өндөр сэтгэлтэй байлаа. За юуны өмнө энэ Москва хот руу аялах болсон дэх баяртай байна. Тэгээ боловсролын гишүүний ивэл Москва хот руу аялах хэрэг хайдсан байгаа. Тэгээ одоо энэ замдаа гарах гэж байна. Миний өчсөн маш их баяртай байна. Тэгээд юуны өмнө спортоор хичээлийнхаа ийм шагнал авсан нь үнэхээр их баяртай. Очих байгаа газрын сэтгэл гэх юм бол энэ шатрын актив гэж Москва хотод байдаг. Одоо шатрын яг гол төв газар гэсэн үг. Тэр газрыг үзэх болсон. Тэгээд хичээлж байгаа спортохоос хамгийн сайхан газрыг үзэх болсон баяртай байна. Энэ завшааныг ашиглаад төрүүлж өсгсөн ээж аав хоёр олон эмээ өвөдөө маш их баярлалаа илэрхийлж байна. Тэгээд болорчлон гишүүн тэгээд найз нөхөдөө үнэхээр их баярлалаа. Ялангуяа болорчлон гишүүндээ ийм гоё газар руу явж өгч байгаа танд үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Хайртай шүү ээж аваа. Маршалын ойд зэрүүлж, болорчлон гишүүний санаачлагаар зохион байгуулсан шатрын тэмцээнд үед энгийн 400 гаруй хүүхдээс шалгарсан Ария Бадрал Хандмаа нарын маань аян зам үлзийтэй байж үзэж сурсан зүйл ихтэйгээр эргэн уулзахын өрөөл дэвшүүлээ. Маршал Чавсангийн нэрмжит аймгийн аврах шалгаруулах шатрын тэмцээн цаашид жил бүр зохиогдно. Хүүхэд багчууд та бүхэн ч гэсэн эдгээр шилдэг шатрчдын адилаар шатрын тэмцээндээ амжилттай оролцож гадаадад аялах, найрамдал цусланд амрах боломж бий. Нутгийн шатрчдаа амжилт хүсье.